Өнөөдрийн байдлаар Монгол улсын 900 орчим цэргийн алба хаагч нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах 7 ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Омог хоорондын мөргөлдөөнтэй байгаа бүгд найрамдах Өмнөд Судан улсад цэргийн багийн үүрэг гүйцэтгэлийг цаашид амжилттай үргэлжлүүлэхэд засгийн газар батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс техникийн шинжилэл хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд батальоны бие бүрэлдэхүүнд 14 автомашин олгосон байна. Манай цэргийн алба хаагч маш их хүнд нөхсөд энхийг сахиулах ажиллагаанд оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийд дахин таниулж сурталчилж Монгол цэрэг бол дэлхийн цэрэг шүү гэдгээс харуулж ажиллаж байгаад нь бахарх сэтгэл төрж байна. Зэвсэг техникийн хувьд 200 гаруй нэгж техник энэ юунд энхийг сахиулах ажиллагаанд ашиглаж байгаа боловч үүний тодорхой 70 орчим техник зэвсгийг нь бол хуучирсан байгаа. 14 шиг машинаар энхийг сахиулах ажиллагааныхаа батальоныг хангаж байгаа. Цаашдаа бид үе шаттайгаар өшөө нэмэгдүүлнэ. Монгол улсын зэвсэгчин 2002 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Энэ 23 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгсэн газар болгонд үүрэг амжилттай сайн гүйцэтгсэн. Өмнө нь бид бол Монгол улсад худалдаа авалт хийгээд 7-оос 8 сар урт хугацаанд тээвэрлэл зохион байгуулад тэгээд цэргийн багт ирдэг байсан бол бид энэ удаа маш шинэ хэлбэрээр ажиллагааны газар орноос яг энэ Африк төв зориулагдсан энэ техник хэрэгслийг авснараа давуу талтай байна. Манай улс нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах анамис ажиллагаанд 14 дахь жилдээ оролцож, цэнхэр дуулалтнууд улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангаж, мөн гадаад орчинд Монгол улсаас сурталчлах, Монгол цэргийн чадварыг таниулахад чухал үүрэг гүйцэтгсээр байна. Цаашид нийт 70 гаруй нэгж техник болон бусад тоног төхөөрөмж материал хэрэгслийг үе шаттайгаар шинжилгээр төлөвлөж байгаагаа салбарын сайд энэ үеэрээ мэдээлсэн юм.